Сайн уу найзуудаа? Би та нарт нэг чухал зүйл хэлэх гэсэн юм. Заримдаа бид тоглож гин гэж бодоод эсвэл зүгээр шоглож байна гэж хэлээд бусдыг гомдоочихдаг. Гэхдээ тэр нь үнэндээ дээрлэхэлт байж болдгийм байна. Жишээ нь хэн нэгнийг чатаар муухай үгээр хэлэх, группээс хасах, зураг бичлэгийг нь зөвшөөрөлгүй тараах. Энэ бүхэн маш их өвдөгдөг. Хэдий бид дэлгэцийн цаанд байгаа ч гэсэн нөгөө хүн жинхнээсээ гуниглаж, айж, ганцаардаж байдаг. Би нэг л зүйл ойлгосон. Дээрлэхэлт хизээж гой зүйл биш юм байна. Хэрвээ найз чинь хин нэгэнд дээрлэхүүлж дарамтлуулаад байвал түүнийг хамгаалаарай. Хэрвээ чи өөрөө асуудалд орсон бол дотроо хадгалах хэрэггүй. Заавал аав ээждээ эсвэл итгэдэг хүндээ хэлээрэй. Бид бүгдээрээ нэгнийгээ инээлгдэг, дэмждэг, хамгаалдаг байвал илүү гоё биш гэж үү? Тиймээс хамтдаа илүү сайхан эвдрээгүй ирээдүг бүтээе. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе.